Одон төр суух тавтай морил би бол хөтлөгч инхот. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлэг хүргэхээр бизнес судлаач Батэрдэн бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарыг Better Lifestyle BSB электрон барааны дэлгүүр болон ногоон ирээдүйг хөгжүүлэх явраатай MMS компани бэнтгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон төр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107-аас төлөвний одон төр радиогоор хүрч байгаа. За өдрийн мэнд батаха. Өдрийн мэнд. За өнөөдрийн дугаар электролог юм тийм ээ. Тий. Энэ дээр өнөөдрийн дугаараар ер нь бол энгийн болон премиум бүтээгдэхүүнд ялгааг танилцуулах гэдэг байгаа. Биднээс одоо 200 гिच 570 300 гिच 600 гэдэг чинь тийм. Тэр чинь бодогдчихлээ. Тий. Тэгээд энийг тайлбарлахын тулд бид нөгөө жишээтэй байх хэрэгтэй ойлгохын тулд. Тэгээ эндээс харж байгаа хамгийн гоё философитой буюу ер нь нөгөө премиум бүтээгдэхүүнийг анх ялгаж гаргасан Axel Werner Green гэж хүний философи таалагдаад тэгээд тэр хүний үүсгэн байгуулсан буюу Electrolux ба IG-ийн юг жишээ болгож тайлбарлахаар бэлтгэлээ. За биднээс яг энэ саяны энгийн болон премиумыг болохоор юу гэж ойлгодог гэхээр энгийн зэрэглэл нь болохоор үндсэн масс зах зээлд арай хамтхан арай нөө энгийн те одоо супер янз бүрийн тоноглууд байхгүй гэж толгойд мэддэг. Бусд нь болохоор илүү мэрэгжлийн төвшөнд дээд зэрэглэлийн тансаг гэдэг ойлголт хэвшмэл байдаг тийм үү. За тэгвэл энд мэрэгжлийн төвшөнд гэхэлэр одоо юу гэх юм бодоод үзье л да. 600 одоо мэрэгжлийн жолооч нар зориулсан гэвэл одоо бас хаашаа чинь тий. Харин тэгэхэд болох юм бол хамгийн энгийн механик аратаны илүү мэрэгжлийнх баймаар ч юм шиг. Гэх мэт ийм зүйлүүд байсан учраас би илүү Electrolux болон IG дээр жишээ авч байгаа. Гэтэл яг энэний гол концепц нь юу гэж ойлгогдож байна гэхлээрээ байр суурь инээдрэ зинда гэхээс илүүтэйгээр технологийн ялгаа нь энгийн бол таны цагийг хэмнэн бага зэвсэг гэсэн утгаараа. Харин премиум болвол таны цагийг харин бүтээл зүйлд зориулна гэдэг ийм агуулмжтай юм баггүй. За энийг болохоор яг түрүүн Axel Werner Green-ийн хэлснээр болохоор технологи бол хүний амьдралд орж нэвтрэх хүртлээр юу ч биш гэдэг энэ хэлсэн үг нь хамгийн том ишлэл болоод байгаа. За тэгвэл энийг юу гэж хэлэх юм гэхээр тухайн үед нөхцөл байдлыг харахаар 1900-аад оны үед одоо гэрийн цахилгаан хэрэгсэл гэдэг бол асар ховор байсан. Тэгэд энэ хүний философи аягүй гоё. Хүн бус амьтнаас илүү болж амьтанд ч 24 цаг байгаа, хүнд ч бол 24 цаг байгаа. Гэхдээ яагаад хүн өөрөө илүү бусдаас илүү хөгжиж энэ оюун ухаант болсон бэ гэхлээр нөгөө бага зэвсэг хэрэгэл сурсан байдаг шүү дээ. Тийм аалах хадааснаас эхлээд хадаас нь ч аалхаа малханаас өсвөлээд. Тэгэхээр тэр технологи цаашдаа улмал хөгжиж хүн улмал цаашаа хөгжих нь шүү дээ. Тэгээ энэ гол концепц байгаа даа шүү. Тэгэхээр тухайн үед 1900-аад оны үед телевиз, интернет гэсэн юм байхгүй. Сонин гор нэг явна те. Тэгэхээр тэр үед технологиг яаж нэвтрүүлэх вэ? Тэгэхээр саяхныг хүртэл заавал 100 хэдэн жилийн өмнөхийг дурдах албагүй ингээ өөрсөн дээр бодоод үзэхлээр бид бүхэн гар утсаа авах боллоо гэхэд таньдаг мэддэг хүнээ дагуулад тэд ч юм ордог байсан шүү дээ. Ягаад ч юм нэг таньдаг хүнээ юм уу арай нэг инженерч гэдэг юм уу компьютер ангийн хүүхэд гэдэг юм уу эсвэл тэр миний авах гэдэг утсыг өмнө ашигладаг гайхуулаад байсан хүүхдэд дагуулж явдаг утас авдаг байсан үе саяхан шүү дээ. Тэгэхээр энд юг харуулдаг нь хүмүүс технологиос мэдэхгүй юмнаас айна гэдэг дүрмийн дүүслээд байдаг юм байна. За одоо яад юм бол юугаа мэдэхгүй те. Мэдээлэл авъя гэхэд интернет байхгүй. Тэгээд телевиз байхгүй. Энэ үед гэд бодъё л да те. Тухайн энэ Electrolux үед. Тэгэхээр нөгөө Werner Green болохоор яасан гэхлээрэ door to door буюу хаалганаас хаалганд. Одоо альва гэрийн цахилгаан хэрэгсэл байлаа гэж бодъё. Тоос орогч одоо юу лээ? Плетик юм уу? Тэ янз бүр юм байлаа. За эднүсийг хэрэглэгч нь хэмбээгүүл тэр хаалганы цааталт байгаа байхгүй нөгөө хаус вайфууд байж ч тэ. Тэгээд эднүс рүү яаж очих юм? Гэхдээ ерөөсөө анхны энэ бүтээгдэхүүнээ очиж гэрээ эзэгтэй нар ч юм уу гэрээ эзэнт нь танилцуулаад тэгээд зардаг энэ алхамд энэ үед эхэлжээ. Одоо манайхаар яваад байдаг ш нэг хэв сугаагч маагч яваад байдаг те. Тийм тоосрогч яваал гэдэг. Тоосрогч гэдээ яваад байдаг. Яг энэ одоо маркетингийг эхлүүлсэн хүн энэ хүн байгаа байхгүй. За тэгвэл за нэгэн Electrolux ярьж байгаа юм чинь нэр бас нэг тайллаа хэлчихье.
Электролюкс гэдэг нь болохоор электро цахилгаан, люкс люминесценц нөгөө гэрэл гэсэн энэ үгийн товчлол юм байна. Хүмүүс болохоор нөгөө люкс luxury гэж ойлгоод байдаг. Тэгж л батсан шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бол люкс нь бол анх 100 хэдэн жилийн өмнө Венер Грэни үүсгэснээр болохоор гэрэл гэж. Тухайн үед гэрэлтүүлэг эхлэхээр хүний амьдралд нөгөө идэвхтэй байх цагийг өмнөх бас нэвтрүүлгээр ярьжсэн сунгаад өгцөн хөгжил улам сайн болсон тийм үү. За тэгвэл яг энэтэй холбоотой технологи буюу тэр гэр орны багц зэвсэг нь хүний амьдралыг тийм таатай болгох. Нөгөө философитойгоо илдэж байгаа байхгүй таатай болгох. Тэгээд таатай гэр цэвэрлэх ажлаа хөнгөвчлөгдчихнө, хоол хийх нь гоё болчихно, тийм ээ, цэвэрхэн болчихно гэдэг бол нөгөө тансаглал гэдэг зүйл энэ философи ашиглаж байгаа. Гэхдээ ганцхан энэ тухайн үеийн люкс гэдэг гэрлэг гэдэг утгаар биш, сүүлийн үед бол лагшри гэдэг саяны тансаглал руугаа орчиж байгаа. Сүүлдээ. Нэг явчих. За тэгэхээр гол сэдвүүрээ оръё те. За тэгвэл энийг багц дэвсгтэр ялгаад үзье л да. Багаж алах одоо ингээд нийтлэг зах дээр ч юм уу байлаа гэхдээ алах бол алах. Гэхдээ тэр яг юунд зориулсан алахыг мэдэхгүй. Тэрүүгээр хадаас цогсч болно, юм чулуу буталчих болно тийм үү? Яг нарийн ажил дээр ороод ирэхлээр тэр алах тохирох уу гэхлээр тохирохгүй болчихж байгаа байхгүй. За тий. Тэгвэл ингээд нийт ингээд судалгаа байд юм байна. Нийт одоо ингээд цахилгаан хэрэгсэл дугаалгын машин, зуух плетик, тоос урагч байлаа гэж бодъё. Тэрний 90% нь амьдралыг хөнгөвчлөхөд зориулсан байт юм байна. Цаг гаргаж өгч шүү дээ. Амьдралыг хөнгөвчлөнө. Уг нь 100% баймаар юм. Тий, яг 90% юм биш. Тий, яг премиум нь 10%. Тэгэхээр премиум гэдэг үгийг биендээс яг ч хэлэх чингүүл 90% маань амьдралаа хөнгөвчлөд яваад байгаа юм байна. Премиумыг сонгосон хэрэглэгч яаж юм гэхээр тухайн мөчөө хамгаалахад зориулагддаг гэдэг нэг ойлголт байгаа. За би одоо нэг тайлбарлах гэж байгаа шүү. За жишээл угаалгын машингаас арчлаа. Би тэд хэрийг арилгая гэд хийгээд тавьчихдаг те. Гэхдээ нөгөө хүүхдийн хувцас за няраа хувцас байлаа гэж үү. Няраа хувцас хэрн арилчаад бүтээгдэхүүнийх нь материалынх нь чанар нь алдагдаад гадруул нөгөө хүүхдэд яаж өмсгдөх вүлээ гэдгийг хэн хамгаалах вэ гэхээр энгийн угаалгын машин гэхээсэлдгээр премиум угаалгын машин. За тэгвэл энэтэйгээ жишээ авахад электролюкс бол илүү энгийн масс зориулсан чанар нь шалгагдсан одоо яарч байгаа хүмүүс одоо ашигладаг байх нэ. Тэгвэл AEG-г болохоор яадаг гэхээр илүү мэдрэмжтэй бүр ингээд тохируулдаг юм байгаад байгаа. Тийм байна. Би энийг яагаад бас хэрэглэгчнэртэй сонирн байх болов гэж тодтоход байна гэхлээр биднээс өөрсдөө амьдрал дээр тэгдэг үстэй. Угаалгын машиныг угаагаал дуустдаг гэж боддог те. Гэтэл сүүлийн үеийн угаалгын машинууд илүү гоё ингээд болоод байгаа. Олон функцтэй болоод байгаа. Тэр судалгаар хахад 22 функцтэй машин яг амьдрал дээр 90% нь 3 функц ашиглагддаг юм байна. Тэ? Одоо яг тэр нэг юм нэх мэдээд бид үстэй яг энийг ингээл явахгүй те. Манай угаалгын машин дээр 960-ын л юм байдаг. Тэгдэг чинь 1-2-ын л нэрэл угаагаагаал сэгсэрхийн л ашиглаж байгаа шүү дээ. Тий. Бусад тохируулгууд нь яадаг чи. Ханд wash гэдэг юм байдаг шүү. Тэрийг нь сайн ашигладаг юм. За тэгэнгүүт эхнэрүүдээ ч юм уу ингээд гэрийн эцэгтэй нарыг харахаар ингэдэг штэ. За энэ ингээд нэг гараар угаах залттай байна. Эсвэл энэ угаалгын машин болохгүй юм байна. Гараар угаая гэдэг штэ тий. Яг энэний ялгаа нөгөө премиум бүтээгтэй AEG гэдэг гаадарч байгаа. За тэр премиум угаалгын машинтай байлаа гэж төсөөлөх юм бол саяны энэ гормыг биднээс илүү сайн тохируулна гэсэн үг байна. Тохируулна. За тэгээд одоо энэ айгүй гоё гэхээслүүтэйгээр хэдүүлээ юу руу оръё. Түрүүчийн 3 юг дурдж байна. Quick wash тий. За хөнгөний сонгоё. За энэ чинь минийх синтетик лөө. За нэг иймэрхүү юм хэрэглэнээс цаашаа давдаггүй. Тэгвэл тэр бусад тэр олон функцийг зохиосон тэр юмнууд чинь хизээ хэрэглэгдээд байгаа юм бэ? Тий. Тэгэхээр одоо хэрэглэгч битгэд энэ бүгдийг ойлгохгүйгээр тэр хайрын үн цэнийг ашиглаж чадахгүй өнгөрчих гээд харамсалтай санагдаад байгаа байхгүй тийм үстэй. За 23 оны судалгаагаар энэ хэрэглэгчийн төрийн судалгаагаар 80% нь угаалгын машины 3%-ийг л тогтмол ашигладаг бол яг 92% нь тухайн спешиал тэр функцүүдийг жилдээ 5 удаа л ашигладаг юм байна. За тэрийг болохоор ингээд судалгаа хийсэн юм байна. За тэгэхээр энэ үеийг болохоор тэгвэл ийм хэрэггүй
жилдээ 5 удаа ашигладаг функцийг ашиглаж яах юм бэ гэдэг. Тийм шүү дээ. Хайр үнцэн юм биш үү гэдэг нэг сөрөг логик гарч ирж байгааз. Тэрийгээ болохоор юу гэж хэлж ийн гэхээр эднийх наривчлал буюу одоо нөгөө хамгийн үнцэнтэй юм чи хамгаалъя гэж байгаа байхгүй юу. За ноолор овцыг өдөр болгон угаагаад байдаг байх те нөгөө сороч шиг ч юм уу те угаагаад байдаг байх. За тэгвэл тэр ноолор овц харин жилдээ ганц 5 удаа угаалагдлаа гэж бодоход тэр нөгөө хөвсөдөг чанараа алдчихвал яах юм. Тэгвэл тэр байтугай хайр юм биз дээ тий. Тэгвэл бидэнд ноолор овц гэдэг шиг үн цэнтэй овц хэр байгаа вэ? Хоолоо биднээс яагаад нийтийн хоолны газар шиг хоол идээд байгаа, ресторан шиг хоол яагаад идэхгүй байгаа гэдэг яг энэ торгон мөчийг тэр энгийн болон премиумын загийг энэ торгон мөч заглаж байгаа. За илүү юу руу оръё. Технологи нь одоо тэгвэл яаж хийдэг юм тий? За биднээс түрүү ярьжсэн технологи бага зэвсэг гарч ирснээр оюун ухаанд хүмүүсийг бий болгосон гэдэг те. Тэгвэл энэ хувийг бас гаргаж ирд юм байна. Нийт хүмүүсийн гэрийн ажилдаа зарцуулдаг хугацаа 30 орчим хувь. Гинэ хоолоо хийгээд та хэд маань ингээд өдрийнхаа нөгөө актив цагаа үзээд байгаарай. Тэнгүүт 30 орчим хувь гард юм байна. Хүүхдээ асрах, хоолоо хийх, одоо гэрээ цэвэрлэх, хувцас угаах. За энэ гурав дээр л үзье л да те. Тэгвэл энэ гурыг хэмнээд өгчвөл нэг талдаа хүний амьдралдаа зарцуулах ном унших гэдэг юм өсөн дэвжих 30% гарах нь шүү дээ. Нөгөө улам ухаантай болох 30% чинь гараад байх юм байна. Гэхдээ гаргаж ийн гэдэг нь хоолоо ингээл хийгээл тавиал бэлэгдэн дээр тавиал буцалгаал тэгэл нэг өчтөрийн хоолны амт өнөөдрийн хоолны амт яг ижилхэн байх юм уу гэвэл ингээ хэрэглээ байж болно. Тэгвэл тэр премиум буюу AG яах вэ гэхээр яг саяныхыг хүний гар оруулахгүйгээр хэрхэн мэдэрч болгох вэ гэж. Энэ дээр ажилтдаг байх юм байна. За энэ дээр тэгвэл цаана юу явж ийн гэвэл энэ премиум бүтээгдэхүүн яагаад үнэтэй байдаг вэ гэвэл саяны нөгөө технологиод хөгжилт. Дөрдий. ProSense, ProSteam, SteamTech гэж системүүд жишээлбэл бүр аюун нарын судалгааны маш их нөгөө R&D-гийн зардал авч хөгжсөн зүйлсүүд байхгүй. Одоо бол яг вэ зарим нэг юм дээр ингээд брэндүүд дээр эднээс ингээд нийтлэг болоод байгаа. Ер нь бол брэнд энэ премиумын юу нь болохоор 5 жилийн дараагаас энгийн рүү шилждэг технологиуд. Тийм үү. Тийм, энгийн рүү шилжээд бидэнд одоо ингээл энгийн болоод байгаа. Гэтэл премиум нь дахиад бидний ирээдүйн 5 жилийнхыг тодорхойлоод л яваад байдаг гэсэн үг шүү. Дэвшилтэт технологи нь тэр премиум дээр AG дээр байж идэг. AG-гээс бүр ингээд шалгарцсан нийтийн хэрэглээнд орж байгаа бол электролюксууд нь аваад байдаг гэсэн үг шүү. За ялгаа нь тэрэндээ. Муу гэсэн үг биш. Гэхдээ илүү нөгөө төрүүлж яваад байгаа гэсэн үг. За одоо жишээлбэл SteamTech болон ProSteam систем дээр яадаг вэ гэхээр биднээс хичнээн автомат айгуу сүлийн угаалгын машинаар угаасан ч гэсэн үрчлээддэг, хувцас үрчлээтэй гарч ирнэ. За энэ бол энгийн л зүйл байхгүй юу? Биднээс угаалгаад машинаас гад ирэхдээ ингээд цахан хатаагаад ингээд үрчлээтэд хагас хатаад гад ирж байгаа шүү дээ. Дараад эндүүд их гарч байгаа тий. За тэгвэл шул AG дээр энэ шаардлага нь байхгүй болчихж байгаа гэсэн үг. За тийм байгаа сте. Ясаамар. Тэртээ тэргүй биднээс энгийн нэг имийг 1000 төгрөгөөр аваад тэгээд дахиад эндүү 100 төгрөгөөр авах. Эсвэл премиумынхаа үнийг нэмээд авах хоёр нөгөө эцсийн дүндээ бидний нөгөө 30% үр дүнтэй ашиглаад байгааз. За тэгвэл энийг яаж шийдсэн гэхээр уураар шийдсэн тий. Уур ProSteam технологи нь яадаг вэ гэхээр уураар даваг зөөлрүүлнэ. Дээр нь уураар нянгийн нөгөө устгалыг 99 байдаг шүү дээ. Биднээс юу яагаад ингэсэн болоо гэж хараал өнгөрчөөд байдаг энгийн. Одоо бидэнд яг ойлгомжтой юм шиг. Гэхдээ цаана нь энийг зохиох гэж бүрөгчнөө юм болоод байгаа шүү дээ. Тэгэхээр уур бол юу юм гэхээр дулаан халуун гэсэн утгатай биш юм шүү. Аливаа зүйлийн доторх чийгшлийн агаарын тэнцвэрийг хадгалдаг ийм физикийн нарийн процесс болоод байгаа. За special care гэж горин байдаг. Эндээс жишээлбэл special care-ийг яг AG авсан хэрэглэгчдийн 80% нь нөгөө түрүүн биднээс энгийнх дээр болохоор маш бага байсан бол 80% нь энэ гормыг тогтмол хэрэглэдэг бол таарж байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг хоёулаа яг адилхан хувцсны шаардлагатай байхад би энгийнтэй чи премиум AG-тэй байх юм бол одоо чи тэрийн гэрэгт оч харахгүй штэ. Гэхдээ чиний амьдралын чанар минийхээс хав илүү яваад байгаа байхгүй. Хав илүү. Дээр нь энэ чийгшил зүв байснараа материалын нөгөө хаталт
эсвэл бүр ялзарлан яг тогтмол болгочихлоор хувцсны чинь насжилтыг 20-25% уртсгчиж байгаа юм байна. Яг тэгж бодчихлаасаа. За нэг бүр илүү нөгөө жишээ авъя. Би энэ дэр ямар жишээг авчирсан гэхлээр хүний түрүүнээс дурдсан хувцас угаах, тэ галтогоо хоол гэдэг хоёр дээр илүү төвлөрөөд яг юу болдгийг яриа физикийн үйл явдал яадаг. За хоол хийх бол бидний хувьд ингээ ажил өдөр тутам. За өнөөдөрт нэг хоолоо хийнэ, хин хийх үү, хүүхд байхад болохоор за тэрний ээлж, энэний ээлж гээл тэ нэг ажил хийгээд байна шүү дээ. Уг нь бол хоол бол одоо хүний амьдралын гоё тансаглал байхгүй юу, тэ? Нэг талаасаа. Нөгөө талаасаа яг инженерингийн процессоос харах юм бол физик, химийн урвалын үр дүн гэдэг байгаа байхгүй юу? Тийм биз нэг халаагаад, гураад ингээд өнөр гаргаад байна шүү дээ, тэ? За тэгвэл энэ амт энэ тохируулгыг чинь яаж хийдэг вэ? Одоо амьдрал дээр одоо зөв энгийн нэг 100-нд хэлээ. Тэгэл тэг яг явна шүү дээ. За энэ болгоныг хийхлээр нөгөө тогоочийн ур чадвар айгу шаардаад байгаа. Ээжийн амт гэдэг юм уу те. За тэгвэл энийг одоо адилхан бууз гэлэхэд хийсэн тогоочоос нь шалтгаалаад өөр амттай болчдөг тийм үү? Тэгвэл биднээс яаж тэр нөгөө хүсэж байгаа ютубер үтсэн нэг гоё хоолыг яаж хийх юм? Амтыг яаж мэдрэх юм? Дахиад нөгөө амсна үсттэй. Эсвэл нөгөө шарх сууханд ажил болж байгаа юг гаднаас нь хараад гадныхын борлолтыг хараад те. Тэгээд зарим бүр овоо жоохон мэдлэгтэй хүн бол ингээ гадаргууг дарж маж гарамаараа үзээд онгоолгоод ингээд нэг явдаг тийм үү. Тэгэхээр энэ бүгдийг чинь тэр AG 100 нь тэр Steam Pro гэж системээр хийдэг байна. Тэгэхээр яг энийг одоо би бол яг 100 гэдээ ярихлаар нэг л тийм нөгөө энгийн рүү наваач тавиад байгаа. 100 гэхээс жоохон давсан те. За энэ дээр дотор нь ямар систем ажиллана гэвэл Food Sensor Probe гэж дотоод температурын мэдрэгчийг бүтээгдэхүүнээ юу болоод байгааг мэдэрдэг системийн дотор ажилладаг юм байна. За одоо би нэг дахиад шарж илаа гэж бодъё. Тэ. Тэр дахиад яагаад байгааг тэр систем төмөр нөхөр юу яаж мэдээд байгаа. Гаднах нь гоё борлоод тэгээ надад гоё шаржигруусан амттай эсвэл амт нь бий болоод байгааг тэр төмөр яаж мэдээд байгаа. Тийм үү. За энийг махан дээр тайлбарлая л да. За хоёлаа ивент цэцгчтэй танилцуулчих. Тэгээд махан дээр тайлбарлаа. Яг гоё руу орч. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэх яваатай MMS компани ивент тэтгэж байна. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. За нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэрэгжлийн хамт олон байгаа. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшлэлт технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За манайхаар нөгөө нарны эрчим хүч хөрөнгөлөлтөг хоёр компани орж ирсэн шүү дээ, тийм ээ. Тэд нар бол яг аль бие усны дистрибьютор болохоор авахд ямар ч асуудалгүй, эрсдэлгүй, эвдэрлээ ч гэсэн одоо мэрэгжлийн аль бие усны засварын төвөнд байж идэг гэд маш олон даваа талтай ийм одоо үйл ажиллагаа явуулдаг, тийм ээ. За эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-ээс сонгуул одоо нэн тохиромжтой гэж би бас хувийн зүгээсээ зөвлөмөр байна. За баярлалаа. За баярлалаа. За хоёулынгийн цаг чи яас урд явж байна нөгөө технологиор ороог байж идэл те. За тэгэхээр энэ дээр нөгөө бид хэдийн ойлголт яг залруулахгүй болох болчлаа. Одоо нөгөө хоолыг амттай хийх гэдэг ингэж ойлгоод байна шүү дээ те. Нөгөө талдаа хоол амттай болох тэгээд дунд зэргийн байгаад эсвэл бүр буруу болох одоо төлөгдөх шатах. Гурван байна шүү дээ. Төлөв байна шүү дээ те. Тэрний амттай болгоно гэхээс лүүтэйгээр хүний алдаанаас хамгаалж байгаа. Тэр нь заавал төлөгдөө шатцсан байх албагүй. Би альва зүйлийг зурган дээр нь гоё хаглаж байгаад яг идэхэд тэр зурган дээр хавааснасаа өөр хоол ганцгууд өгөх тохиол зөндөө байдаг те. Нэх гоё зургийн хаалаа харчаад идэхэд өөр болчдөг. Гэтэ цовн гуляш. Гэтэ яг идэхэд зурган дээр шиг харагддаггүй шүү дээ. Ягаад гэвэл тэр нөгөө алдаа байхгүй. Хүний тухайн үеийн алдаа. Тэр хүн санаатаа санамсаргүй алдсан байж болно. Бүр чадваргүй ч байж болно. Бүр чадвартай хүн ч алдаа гаргаж болно. Тэгвэл энийг хамгаалаад байгаа. Түрүүний хувцс хамгаалдаг шиг, хоолыг ч хамгаалдаг шиг. Энэ цаана нарийн учиртай. Хоолоо шатаачих юм бол хүн алдагдaltaд учирна. Тэр ганцхан мөнгөн материалын гэхээс лүтгэр хайрын хоол идэх цаг маг бүх гормоо алдаж байгааз хувцас яг адилхан. Тэгэхээр энэ бүгдээс хамгаалж байгаа зүйлийг премиум гэдэг байгаамаа гэдгийг зунд нь залруулчих. За энэ дэр би бас өөрийнхөө мэдэхгүй айгуу гоё юмыг авч авсан. Махны бүтэц юу юм гэхлээр уург 20%, ус 75%, өөх тос ба бусад эрдэс бодис 5%-ыг агуулж идэв юм байна. За тэгвэл энэ дээр
биднээс 75% нь ус гэж штэ 4/3 нь. Тий. За одоо энэ мах чигээрээ байх юм уу, хальс болох юм уу, хатуу эрзэн болох юм уу? Яах вэ? Амт нь яах вэ гэдгийг шийддэг зүйл нь тэр хамгийн их орц буюу усны тохируулга юм байна л да. Яг тийм ээ тий. Ууршуулах уу, ууршуулахгүй юу? Тий. За тэгвэл энэ дотор тэр усыг булчингийн нөгөө юм эдгэсээс нь урагнаас нь гаргаад гадагшлуулчих температуруудыг судлаад эхэлж байгаа. За энийг хэн хийдэг вэ гэхээр нөгөө Steam Pro гэж систем хийж байгаа шүү тий. За тэгэхээр махыг шүүслэг байлгах нэг гоё одоо гоё амтнд шүүслэг тий. Ийм байлгах энэ зүйл бол бүр нөгөө булчингийн уургийн хэмжээнд туршигдж хизээд нь тэр усны молекул гарч байгаа хэсгийг судалж байгаа гэсэн үг. За энийг мэдээд авчихдаг гэсэн үг байна. Аливаа зур халахаараа юу болд ингээд температуруудын зөрөө байгаа. 40-50 Цельсийн орчимд болохоор яадаг вэ гэхээр булчингийн уурыг халахлаар агшиж эхэлдэг юм байна. Агшина гэдэг нь дотоод усаа гадагшлуулна. Уурыг агших үед дотор ус гадагшаа шилждэг ба хит удаан энэ хэмдээ байвал усаа бүр алдна. Дараагийнх нь 55-аас 60 Цельсийн орчинд яадах вэ? Амин хүчлийн сахарын урвал гэдэг юм эхэлдэг юм байна. Энэ үед гадаг дээр нь бидний бодоод байгаа тэр шарлаж гоё борлох процесс чинь тэр үед явагддаг юм байна. Тэгээд яг энэ шарлаж борлож байгаа тохиолдолд бидний амтлах нөгөө дуртай амт үнэрийн мэдрэмж яг тэр температурт гарч ирдэг байна. Гэтэ энэ нь богино хугацаанд авах хэрэгтэй. Борлуулаад л болоо бүр төрчтэй явчихгүй. За 65-аас дээш хэмд яадаг юм гэхлээрэ нөгөө уураг нь задраад булчин бүрэн агшиж усыг бүр нэлээд гаргадаг буюу нөгөө мах чинь хичнээн ингээ буцалгаад байгаа харина мах нэг зөөлрдөггүй шүү дээ. Яг энэ төлөв чинь эндээс л үсээд байгаа юм байна. Бидэд ингээл удаан чанах тусмаа гоё болно гэж удаад зөөлрөн гэж удаадаг үгүй тий байх нэ. Тэгэхээр температур хэд сул байх юм бол махыг дотроосоо ингээд ууршуулцдаг. Хит халуун байх юм бол гаднаас нь түлнэ. За энэ хоёрын яг нөгөө гол юмыг олно. Хоёулангийн үнэрийн мэдрэмжийн 21-с 23 гэдэг дөрвөж нэвтрэгтэйг адилхан. Тэр градус нь болохоор юу юм бэ? 55-аас 60 градус. Энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр сийлэн эффект буюу ус дотроо түгжигдэх шүүс дотроо түгжигдэх үзэгдэл. Би танд юм ярьж юм л да. Манай өвөө айгуу гоё мах чандаг байхгүй. Тэгээ би мах чанахаар болж өгдөг байхгүй. Манай өвөөгийнх л амар гоё болоод би яг адилхан л хийж байгаа шүү дээ. Маха усандаа игээл плеткэн дээрээ тавиал сайхан 2 цаг буцалгаад авахад минийх болж өгдөг өвөөгийнх айгуу гоё болоод идэв. Нэг л малын мах байгаа даа. Нэг л малын мах байгаа. Тэнгүүд өвөө яг тэр температурын тохируулчдаг юм шүү дээ. Олон жилийн юу байна? Туршлага. Тий. Иймэрхүү температурт чанахад ер нь гоё болдог таа гэдэг өвөө мэдчихээн тий. Тэгээд харин тий өвөө ээж эмээнэр хэлдэгс нөгөө нэг ингээд нэг зөөлөн хэмдэр ингээд жоох орхичгоо гэдэг тий. Гой зөөлрүүлээ гэдэг шүү. Биднүүсийн муухаар хүүхд байхдаа ойлгодог ойлголт бол их халуунд л буцалгаад лах тусмаа олчих гээд байгаа шиг болоод тий. Улам агшаад эрзэн болоод байдаг шүү дээ тий. За энэ нь болохоор зөв хэмнэлэн сая ярьлаа. Дотооддоо махны дотор талд 60-аас 65 Цельс байх тухай яриад байгаа шүү. Буцалж байгаа ус ч өөрөө 100 агаад байгаа шүү дээ. Би энэ саяны ярьсан 60-аас 65 чинь дотоод махны юм. За тэгвэл энийг гадарга нь яад ингээд. Одоо энэ нөгөө хайруул одоо энэ чинь хоол болох чинь 3 янзын байгаад байгаа маа. Нэг нь нөгөө бойл буюу бушилтэй хоол буцалгаад байгаа. Нөгөөх нь болохоор шараад байгаа хайруулын тавг дээр. Нөгөөх нь бүр нөгөө овонд жигнээд байгаа тий. За энийг холиод толгойр гэлчих үү дээ. За тэгвэл энэ шарж байхад яадаг вэ гэхлээрэ гадрах температур Павлын тавг дээр гадрах температур нь 170. Тэгээд доторх нь 60-аас 65 байх хэвээр. Энэ бол хамгийн гоё тохиромжтой юм байна. За гижитал энийг хэр зузаан мах байж иж гадар температур нь 170, доторх нь 65 байхыг хэр зузаан байх юм. Мах нь дээр нь үхрийх байх юм уу, дахианых байх юм уу, махны шин чанараас шалтгаалаад. За одоо энэ дээр ингээд эхлэнгүүт бит хоёр хичнээн энийг үзээд энийг тохируулахад читер мэдлэг бол хэцүү болж эхэлж байгаа. За энийг нөгөө айгийн нарийн премиум чинь энийг шийдэж өгч байгаа байхгүй. Хасна энийг хоёулаа энийг хичнээн номын уншаад гадийн уншаад яг тэрийг гаргаж чадахгүй байхгүй.
Хэцүү, гаргахад хэцүү. Энэ ёстой мэрэгжлийн тогооч нар л хийх ажил болж байгааз. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлж ийн гэхээр тэрийг болохоор ямар систем. Энэ систем нь нөгөө заалтан дээр нь байж ивэл болно гэсэн үг шүү. Би тийм ч нэрийн дурдаад байгаа нэг Steam Pro гэдэг овн дээр бол Steam Pro гэдэг систем нь сайн нэг тохируулдаг юм байна. Тохируулна. За дотоод хэм гэдэг нь саяны би ярьсан махны төв хэсгийн яг булчингийн доторх уураг, ус, өөх тос холилдсон хэсэг. Тэ? За тэгвэл энэ дээр яаж дотоод температурыг нөгөө овн маань бас мэдээд байна. Гадархаа бол мэдчихэж болно шүү дээ нэг даашиг тавьж байгаад те. Тэгвэл энийг яаж шингэхийн мэдээд нэглээрээ би яг энийг өөрөө турш үзээгүй. Одоо манайхаар ингэ шор байна шүү дээ те. Шор шиг юмыг дотгошоо мах руу зоож байгаа. Тий. За тэрний үзүүр тэгээд махны гадар хүртэлх явж байгаа. Тэгээд тэр үзүүр дээр аль хүртэл нь мах зоогдчих уу гэдгээ нөгөө чинь тэрүүгээр мэдчихэж байгаа байхгүй юу? Мэдчихэж байгаа. За тэгээд би ийм температуртай байж хахад миний шарж байгаа мах шарлаад борлож ирж байгаа гэдгээ бас тооцоолчихно. За тэгээд доторх температур, гадарх температурыг яг барьчлаа штэ. Энэ тохиолдолд нөгөө амт маань тийм болж байгаа гэд мэдчих цаа технологи нь ийм л энгийн байхгүй. Гэхдээ бидний одоо харахад нөгөө технологич айгүй энгийн боловч цаана энийг нээтлээ асар удаан одоо процесс болоод байгаа шүү дээ. За түрүүний ярьсан хоол хийх үе шат бол ерөөсө дулаан дамжуулах, дулаан хэр очсноос шалтгаалаад тухайн болж байгаа бүтээгдэхүүнийхээ амт чанар зөв байхыг шийддэг. Зарим зүйл бол бүр одоо битүүр махан дээр яхахлаар ингээ хатуу зүйлэн шаардсан, хурцсан, түлэгдсэн гэж яриад байна, шүүрхий гэж яриад байна. А гэтэл зарим нэг бүр нөгөө химийн урвал, физикийн урвал явагдаж байгаа учраас зарим зүйлийн хэрэгтэй амин дэмүүдийг бүр хор болгож хувирах тохиолдолч бас байна. Тэгэхээр хоолыг зөв хийх нь асар чухал байгааз хурдан нөгөө хугацаагаа хэмнэх гэхээс үтэйгээр премиум бүтээгдэхүүнд яадаг вэ гэхээр зөв хийж идэх гэдэг юм дахиад нэг нөлөө орж ирж байгаа байхгүй. Тэгээ тэр зөв хийх гэдэг чинь бас айгүй том үнцэнэ л гэдгийг бас энд хэлэх гээд байна. За тэгвэл түрүүн яаж хийдэг вэ гэдгийг сая ярьлаа. Дараад нь түрүүн нэг махны зузаан, дулаан дамжуулалтын хурд одоо 100-ны дулаан дамжуулалтын хурд гэдэг үзүүлэлт байдаг юм байна. Тэр нь бас өөр. Одоо ингээд овн л бол овн. Ингээд эндээс нь амар халуун мар шахангуут л тэр голдоо тэдний хэмжээний дулааныг яг гол руу шахаж амжина гэдэг юм чинь бол бас нарийн тохируулгатай. Тэгэхээр брендийг би бас зөв сонгох хэрэгтэй юм байна гэж бас эндээс гарч яадаг байгаа байхгүй. А тэрээс хавхан харахад бол яг адилхан халааж байна тийм ээ. Одоо дуураймал байх юм бол осолтой шул гэдгийг бас энд тодтох гээд байгаа. Тэг би ч одоо 202 дээр тавиал дээрээс доороос сална гэл тэгэл хийчихдээ шүү дээ. Харин тийм. Тэр чинь одоо яг зөв буруу тий. Чи айгу механик үйлдэл хийж штэ. Уг нь тэр зуугч нь тэрийг айгу тохируулаад мэддэг багт нь чи хүчээр механик даад штэ тий. Айгу сайн үнцэнтэй мар буруу юм хийгээд нэг гэсэн үг тий. Тийм энэ жишээ нь байсан юм угаасаа. Чи айгу нарийн мэрэгжлийн асар үнэтэй одоо алмац гэдэг юм уу юмны алхаар зүгээр л хаа хамаагүй топинуудад байж болохгүй байхгүй хайр юм бас тий. За энэ дээр цаана юу болдог гэхээр ингэдэг юм байна. 30 мм зузаантай мах байлаа гэж төсөөлөхөд голын яг нөгөө амт толоолох гэж байгаа хэсэг дээр 9 минутын дараа жишээлбэл 100 маха нөгөө дулаанаа очуулах ёстой байдаг юм байна. Зөв гэдэг нь. Хурдан голд нь очуулах шаардлага гэдэг нь чухал биш. Тэр 9 минутын хооронд чинь тэр махны миллиметрээр үе шат болгон нөгөө бидний хүсэж идэг огтлоход гаднах нь дотроо нэг гоё байдаг мэддэг чинь медиум энэ төр шаралт чинь тэр мэрэгжлийн түрүүн жишээ өвөөгийнхэн жишээр ярьсан шүү дээ. Яг адилхан хийгээд тахтал нэгнийх нь амт гоё болоод байна. Тэр гуанзангийн ерөнхий тоогооч аягүй гоё болоод байдаг гэдэг чинь энэ нөгөө нарийн мэдрэмжийн тохируулгууд тахгүй. Энийг одоо жишээлбэл аягийн инженерүүд энийг хийцсэн байна. Тэрийг яаж ихлээр таамаглах систем буюу predictive cooking curve гэдгээр судлаад энэ динамикаараа гаргаад ирд юм байна. За одоо яг энэ үед амт маань энэ үеийн амт махны энэ гадаргын амт гоё боллоо. Одоо дунтал нь гоё боллоо. Ингээд гол руу орлоо. Гэдгийг хийхээс биш бас шууд л гаднах нь 170, доторх нь 60 болохын тулд яарад байхгүй. Түрүү ярьсан үхрийн мах жишээлбэл дулаан дамжуулалтын коэффициент яадаг вэ гэхээр 0.45 байдаг юм байна. Хоньны мах 0.40 байдаг юм байна. Гахаа мах 50 байдаг юм байна. Дахианы мах 0.42. Тэгэхээр
гахаа юу дахиа юу шарж байгаа вэ гэдгээ тохируулж өгöd байгаа чинь нөгөө талдаа нөгөө хинт өгöd байхгүй юу? Машиндаа бас тусалж болно. Тий. Ягаад гэвэл үхрийн мах илүү нягт уураг ихтэй дулааныг удаан дамжуулна. Саяны тэр коэффициент нь юу гэлэр хэлээд нэг бол хоньны мах өөхлөх тул дулаан илүү тэгш дамжих нөхцөлийг бүрддэг махных нь шинж чанараасаа. Гахаа мах болохоор ус ихтэй дулааны хэм маш хурдтай дамжуулагдана. Ус ч нэг дулааны хэмийг маш хурдтай дамжуулна. Дахианы мах болохоор зөөлөн бүтцтэй учраас тэрийг зөөлрүүлэх гээд байх нь чухал юм уу гэдэг бас бодолд бодогдсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр бидэд энэ юу шарж байгаа, ямар хоол хийж байгаа гэдгээ тохируулаад өгөх юм бол одоо түрүүний ярьсан 3хан одоо тохируулгатай байх нь ямар бүтүүлэг вэ гэдгийг эндээс харж байгаа үстэй тий. Дахианы мах дотор гойны мах юм юуны мах гэдгийг тавиад өгчих юм бол нөгөө бидний хүсэж иддэг гой зурагтай адилхан хоол гарч ирнэ. Би ч бүгдийг 200 дээр тавиал тэгээд алгана. За биднээс бас гэхдээ энийг зүгээр л нэг хамаг юм бүтэлч битүүгээр ингэж хийж орхичоод л одоо тэгэл бүх юм болцдог бас биш юм байна. За жишээлбэл хэрэгтэй гэж энэ жишээг оруулчлаа. 1 кг махыг үхрийн махыг steam prod хийдлээ гэж үзье. Тэгвэл мэдрэгч хамгийн зузаан хэсэг рүү гүндэн зоож өгнө. Тэгнь. За энэ хамгийн зузаан энэс цааш юм радиусын тодорхойлж өгсөн гэсэн үг шүү дээ бид нар механикаар. Тэгээд 100 эхний 3-5 минутанд дотор байгаа гадаргын хэмийн ялгааг хэмжинэ. Юу болж байна гэдгээ. Тэгээд нөгөө түрүүний хэр зузаан байгаагаа дотор зооцсон байгаа зүүч мэдж байгаа. Энэ рүү хэрхэн одоо голд нь ямар дараалтайгаар хэдэн минутын дараалтайгаар очих вэ гэдгээ нөгөө алгоритм бодож олно. Тэгвэл энэ бодож олсон хугацаанд 60 градус доторх яг хамгийн гол цэг 60 градус хүрэхийн тулд 23 минут шаардагдана гэдэг энэ таблицаар бодоод гадарч байгаа байхгүй. Хэрв бид залхуулахгүй бол мэрэгжлийн тоогооч болох гэж байгаа бол энгийн зуухан дээр яг энэ форматаар нь одоо алгоритмаар нь энэ хугацааг нь тавиад явах юм бол болох юм байна. Тийм байна. Тийм. Гэхдээ ингийн тулд минут дотом нөгөө махан хараас очих гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээ хайрын цаг байгааз нэг талаасаа. Тэгэд дараа нь тэр динамиктай хөрөнгөт нь буцаад гараараа тохируулна. Грацаа багасгах тий. Ингээс зогсоод суuna гэсэн үг. Амьдралаар тэгдэг шүү дээ. Наад ч одоо жоохон буцлагчлаа болчих. Эсвэл овн ч эхлээд нэг сайхан буслахж авчаад бусданд нь тавья гэдэг ингээд гар ажиллагаа аяг байгаад байгаа шүү дээ. Тэр нь яаж ингэнгүүт ээжүүд ингээ хардаг ш нэг онгол голныг хараал үнэртэй л за арай болоог байх шиг байна тэргээ буцааж хаагаал. Энэ бол технологийнормыг маш томоор зөрчиж байгаа үйл явц юм байна л да. Нөгөө дотроо 170 эцнийг онгоолгоод хаачихлаа одоо 170-аар хэр барих юм. Энэ үед нөгөө торт, кекүүд зарим гэрээзэг та нар түг хэрчлээ. Гой хөөсөнгөө тэр янз бүр болоод байдаг чи яг энэ наривчлаг явж байгаа. За тэгвэл овны тухай ярьчлаа. Пилетхэн дээр саяны зүйлийг шарахад юу болдог? Ямар процесс болоод байдیں۔ Тэ? За одоо индукцийн пилетүүд гэж байдаг. Индукцийн пилетхийн нэг муу тал нь яг нөгөө хариулан тав голдог гэж манайхан монголчууд яриад байдаг шүү дээ. Тэ? Тэртэн соронзогоор ажилладаг учраас айгүй өөршигтэй пилетийг өөрөө халахгүй. Тэгээд зөвхөн хариулан тавгаа халааж байгаа шүү дээ. За энэ яаж ин гэхлээр нэгэнтээ мэдрээд өөр дээрээ хариулан тав байгааг мэдрээд тэгээд дээр нь байгаа ус нь ширгээд хуурай болоод түлэгдээд эхэлчлээ шүү гэдгийг температурын зөрөгөөр л мэдчихдэм байна. Айгүй ингийн. Яаж дээр нь тавьсан сав шүлгүү болоо ширэгчвэ гэдгийг яаж мэдээд нэг хэлээ. Нэгдүгээр ч ингийн мэдчихэж байгаа. Хоёрдугаарт шүлгүү боломогц нөгөө гадаргуу өөрөө огцом халдаг гэдэг юм байл та. Цочим огцом халдаг нь. Нөгөө савч нь. Тэгэнгүүт плетиг яах вэ гэхээр өө энэ шүл юм уу ямар нэгэн дээр нь байсан юм бүр алгуулчлаа штэ гэдгийг мэдрээд тэгээд индукцийн плетигтэй үед юу яахгүй тэр чигтээ плетэн дээр хоол тавиад мартаад та баларсан гэдэг үед бол энэ аягийн премиум дээр бол одоо чил байхгүй юм байна. Тийм байна. Тэр үед ч юм бол тэгж мартаад галж гардаг байсан шүү дээ тий. Одоо бол тийм асуудал байхгүй болсон. За нэгэнт ийм энгийн дотроо юу байгааг плетик маань мэдчихлээ шүү дээ. Мэдсэн тохиолдолд за тэгвэл одоо дахиад түрүүний хавлинг ярьсан хоолоо эхний 3-5 минутанд огцон буцалгаад гадархын бүртгүүлнэ барьж аваад буцаага тэр бүрхүүл хадгалагдангуут нь доторх шүүсийн буюу юуг нь дотор нь хадгалаад тий хадгалаад авчий гэдгийг алгоритмд орхон бодож олж болохоор болчихж байгаа юм. Энэ технологи нэгд байгаа юм бол дараагийнх нь биднес хоол ингээд янгууд
тагийн дутуу тавьчих нөгөө буцлаад дэрвээд оргиод байна гэдэг ч нэг тий. За энийг нөгөө билет дахиад мэдчихэж байгаа байхгүй. Ямар тохиолдолд оргиод байгаагаа дахиад дээр нь нөгөө сенсорууд чинь мэдчихэж байгаа. Тэгэхээр хоол оргиол хөөсөн гадараа пүр фар хийгээд авах шаардлагагүй. Яг буцлаглаа, буцаагаад авчирлаа. Хүн авахгүй байвал температурт нь байрлаа. Тэгээ энэ айгүй энгийн юм билээ. Бүр инээ төрсөн. Хоолоо буцлаглаа, жоохон халуун байлгалаа. За тэгээд идэх хугацаа болоогүй бол нөгөө хөрөгчихгүй тулд нэг 2 3 дээр тавьчихдаг билет гэдэг тий. За энэ гурыг чинь зүгээр л энэ билетэн дээр тавиад хийчихэж байгаа. Тэгээд одоо өстө гадуур явж байгаад ирсэн ч болно гэсэн үг байхгүй. Яг манай галт тол харагдаад байгаа. Сайхан дэврээлтэн чи. Би чам нөгөө гоё агитай болгочихдоггүй. Дэврээл, тоортон түүхээрэл дахиад юм ах нь шүүсгүй болцсон аргуу гарч ирж мэрэл. Гэтэ ус нь чанаад байгаа шүү дээ амханда. Устаа л байгаад байгаа. Тэгчээд хуурай болчихор гайхаад ддаг тий. Тэр чин доторх нөгөө уураг нь шүмснийхаа нөгөө доторх бүтцээ алдчихад байгаа юм байна л да. Тэгээ биднээс яг цагаад болох юм бол тийм үү махыг мах гэх үгүй дээр л бас тулчих гээд байгаа. Бид хооконд дахиад шарж идэхийг дуртай байхгүй. Тэгээ хаяг маш гоё юм шүүслэг гараад ирнэ. Тэгэхэд нь яаж юм болчоо гэдэг. Гайхаал идэгэн температураар зөв тааруулчихдаг л байсан юм байна л да хаяа азар тий. Тэгээ би нөгөө энийг бэлтгэж байхдаа мэдээж нөгөө АИ-гийн Electrolux-ийн юмудаас авч уншиж байгаа шүү дээ. Тэгээ гой дотор нь ураанууд яваад байгаа. Шарах шүүгээ бол манай бүтээгдэхүүн манай шарах шүүгээ махан дотор юу болж байгааг сонсож мэдэрдэг гинэ. Харин пилетгэний хувьд болохоор яадын гэсэн чинь бид юу болж байгааг ажигладаг гэдэг байгаа байхгүй тайгүй гоё тий. Тэгээ одоо энэ бол үнэхээр премиум бүтээгдэхүүнүүдийн юу одоо яг ингэж ойлгочоод буцаад нөгөө нэг л таарахгүй байсан Toyota-гийн тий одоо юу гэдгийг 250 гэдгийг одоо ингэ ойлгох юм бол арай биднээс нэг премиум бүтээгдэхүүн, энгийн бүтээгдэхүүн хоёрын ялгааг айгуу сайн хаагдаж эхэлж байгааз. За ойлаа ивент тэтгэгчээ танилцуулъя. За тэгээ за. Өнөөдрийн дугаарыг таны галтгоо таны дүрмээр ураатай BSB ивент тэтгэж байна. За таны саяны ярьсан хагийн энэ бүтээгдэхүүн бүгдээрээ BSB-д худалдаалагдаж эхэлж байгаа юм байна. Аль саяны таны ярьсан. Тийм үү. За. Аха. За Германы AEG брендинг тансаг зэрэглэлийн электрон бараанууд BSB-д аль бие усны эрхтэйгээр худалдаалагдаж эхэллээ гэсэн ийм мэдээллийг өгсөн байна. За BSB-ийн бүх салбаруудаар худалдаалж байгаа юм байна. За миний одоо амьдралд тулгардаг энэ асуудлуудыг бүгдийг шийдчихээр л ийм бүтээгдэхүүнүүд байх нь шүү дээ, тэ. Тэр магадгүй юм дэврэхээр чийг нь мэдрээд яач нэгж байхгүй л ах та тэр. Юмс дээрээс юм масгарлаа гэж мэдрээл тэр температураа багасгаад байна, тэ. Тэг чи мах чанахаар бас тэгж мэдрээл одоо бүгдээрээ л багасгачих юм шүү дээ. Миний мах ч одоо дандаа л өвөгийн мах шиг гоё амттай болно гэсэн үг байна наад чи. Миний чансан эсвэл шарсан гэж яриач. Миний чанаж буу юм ах. Тий. За та бүхэн аяг бол үнэхээр гоё юм байна уу? Би бүр билетгээ солимор санагдчихлаа. Уг нь саяхан нэг тавилгаа төсөөлээд дотор нь билетгээ хийж тавьсан юмсан. За энэ дээр ингэдэм юм биш үү? Сая нөгөө яаж дэврээд ууршаад байгааг яаж мэддэм гэхээр технологи нь болохоор тэр ус плетэн дээр унсныг мэдчихэж байгаа биш юм байна. Шүлнэ. Нөгөө ууршилтын хурдыг олоод мэдчихэж байгаа юм байна. Тэгэхээр ийм хурдтай ууршвал энэ бүр хит уур болоод дэрвж байгаа гэдгийг тооцоолчихж байгаа байхгүй. Энэ уур болоогүй юм байна. Асгараад байгаа юм байна гэдгийг тооцоолж байгаа. Гэсэн үг яг зөв тийм. Тэрийг тэгж мэддэг юм биш үү? Энэ үед нөгөө галын хүчийг шууд автоматар бууруулдаг гэсэн байна. Тэ? За та бүхэн энэ бүтээгдэхүүнийг авахыг хүсвэл шууд BSB рүү явуулчих болох нь байна. За BSB ч та хотоор хөдөө орон нутагч бас байдаг байх та тий. BSB ч та мэдгүй байхгүй хаа тий. Манай анхны захиалгын бараа BSB байсан. Нэг Германы нэг ус буцлагч байсан байхгүй. Тэр бүр үнэхээр гоё. Бүр маш чанартай ус буцлагч. Хэрвээ манайх тэрийг алга болгоогүй гэсэн бол одоо болтол ажиллаж байгаа гэж би бол бодож байна. Дааж алга болсон. За баярлаа. За баярлаа. За энэ дээр би бас нэг олоод харчлаа л да. Энэ инженерийн юу юм байна. Буцалгалтын юу гэнэ? Фаз шилжилт гэнэ. Яг ийм технологиор саяны юу гадарга тодорхой ууршилтаа мэдчихдэм биш үү? Ийм шингэний тохиолдолд савны гадаргын температур өсгөө болд юм байна. Дэрвсэн тохиолдолд. Тэр тохиолдолд дэрвж гэдгийг мэддэг гэсэн байх шүү те. Тэгэхээр энэ болохоор нөгөө температурыг даачгаа бүр айгүй сайн ажиллаж байгаад л тэгэл тэрний зөрөөнд гинт нэг юм асахлаар гадуур нь юм асгаад ингэхлээр
халж байгаа индукцийн плит дээр халж байгаа тогооч нь температурын өөрчлөлтөнд орох байхгүй огцом. Тэгвэл энэ яач вэ? Гаднаас нь ус цацчихгүй гэдэг шиг юм болж байгаа юм л та. Тийм байна. Өөрчлөлт гинт явагдаж байгаа юм биш үү? За. За тэгвэл энгийн плетийг яадаг гэхлээр энэ дээр ингэдэм байна. Температурын хэлбэлзэл одоо чи биднээс очоод 9 дээр байжсан 8 6 мургааг оруулах чинь огцом шууд бууруулж байгаа байхгүй юу? Би тэр хүчээр бууруулж гэсэн үг шүү дээ механикаар. Тэгэхээр нөгөө бүтээгдэхүүн хоол болж байгаа хоолндоо асар цочмог юм өгöd байгаа гэсэн үг. За тэгвэл энэ sense boil гэдэг систем яадаг вэ гэхээр 2 градусын зүрэг гаргадаг юм байна. Нэмэх хасах. За. Тийм үү. Алгасал шатлал нь юм авдаг. Биднээс ингэчлээрээ шууд одоо 9-өөс 9 дээр байж байгаа плетийг биднээс 8 руу болгуулаа гэхэд 10 градус, 7 руу боллоо гэхэд 10 градус гэдээ буугаа авчихсан юм биш үү? Тэгээд нэг дээр очиход нэг одоо 100-аас 10 гэх юм бол 10 градусаар энэ температур чинь буудаг гэсэн үг юм биш үү? За тэгээ энгийн хоолыг яг тэр премиум бүтээгдэхүүн шиг хоол хийхин тулд 8-аас 10 удаа температурыг хүн өөрчилдөг юм байна. За тэгээд яг тэр зөв одоо маха зөв болох түрүүний үхрийн махны жишээн дээр явж байгаа. Тэр sense boil-т юм 50 минут зарцуулдаг бол энгийн плеткэн дээр 60 минут зарцуулдаг юм байна. Ууршил буюу шүлний ууршилт нь шал дэмий буслахаал ингээл битүү уур гэрээр ингээд байдаг болвол гэдэг чинь яасан гэл энгийнх дээр бирус өндөр дээр нь тавьчих буруулахгүй байгаа байхгүй тогтмолоор нь. Тэгэхээр 15%-ийн чигийг алддаг юм байна. Махны уурганы задрал нь 15% нь одоо би түрүүн нэрээ хэлжсэн хоёлаа. Мах биш болоод өвчдөг юм байна л да. 15% 1 кг мах чинь 85% мах болоод үлдсэн нь ингээд уурган задраад мах биш болтдог. Юу болтдог? 40% болтдог гэдэг шүү. Тийм үү? За энэ дээр болохоор 15 гээд энэ энэ эсвэл электролюксийнх дээр энгийн дээр нь 15 гээд АИ-гийн дээр 8 гэсэн юм болов. За тийм биш шүү. За би яг эндээс нөгөө бэлтгэсэн учраас учиргүй яг энэ тэр эндийг л яриад байгаа шүү тийм. Яваад байгаа юм шиг болчихсон. Биднес нөгөө бусдыг мэдэхгүй байж бас өөрөөс нь яриад явах тийм. За түрүүний хариулт 5-ны жишээ бас байж байгаа. За амин хүчил ба сахарын молекулууд 140-с 165 Цельсийн градусд нэгдэж бор өнгийг үүсгдэг ба энэ нь зөвхөн өнгө үүсгээд байгаа биш нөгөө бидний хүсдэг генийн энэ гой нөгөө болгож идэж байгаа энэ амтыг урвалыг явуулж байгаа юм байна. Тэр градусд нь. За тэгвэл энэ 140-с 165-ыг бит хоёр яаж хариулт 5-ын дээр мэдэрч хийх вэ? Бүр маш хэцүү шүү дээ. Ястаа олон жилийн туршлага мэдэрнэ замаар 3-аа дарж үзэлтэй байна шүү дээ. Тосоо халууныг нь. Тэгэхээр энийг яах вэ гэхлээр одоо эсвэл танаа өвөө гэж бол насаараа хийсэн туршлага хэрэгтэй байгаа шүү. Тэгвэл бит хоёр яах юм? Тэр туршлагыг олж автал хөгсөртлөө одоо ингээд туршилт хийх юм хоолн дээр тий. Тэгвэл энэ премиум бүтээгдэхүүнүүд энийг хийдэг байх нэ. За дараагийнх нь цаг яг дуусч байна тий. Цаг ирэн дууссан байна. За тэгье. За тэгвэл энэ дээр нөгөө юу руу бас за энэ урвалыг нэрийн томьёог нь хэлвчээ. Maillard гэдэг урвал юм биш үү? Maillard гэдэг. Энийг бол мэрэгжлийнхэн бүгд мэддэг юм байна. Яг энэ Maillard урвал бий болох хоолн дээр болохыг л юусэн мэрэгжлийн тоогооч нар маш сайн мэдсэн байж байгаа юм. За шарвал би энэ Maillard урвалыг хизээ яаж болох вэ гэдгээ мэдсэн хүмүүс шарн уу, буцлага уу нэгэнд энэ онлоо мэдсэн технологи мэдсэн хүмүүс бол одоо тэр бидний чадахгүй байгаа премиум бүтээгдэхүүний болгоод байгаа тэр олон сенсоруудыг бол тэр мэрэгжлийн тоогооч нар мэдсэн хийж идэм байна. Энэ нэр яагаад хаанаас гарсан гэх юм бол Францын химич Луи Камиле Maillard гэж хүн 1908 онд анх амин хүчил элсэн чихэр 2 халуунд бор өнгөтэй болж хувирдгийг илрүүлсэн юм байна. Тэр нь айгүй гайхалтай амттай болчихгүй яг тэр акшн момент нь. Тэгвэл энийг Maillard-ын урвал гэж нэрлсэн юм байна шүү. За хуургыг адилхан хурган дээр ярьж Maillard-ын урвалыг. Одоо ч бол талах шаарддаг тийм үү биднээс талхаа ингээд тос мос янз бүрийн байхгүй шүү. Ингээд гоё халаагаад хоёр талын шаргалтуулцдаг штэ. Тэгээ амсахад ямар давс нэмээгүй, чихэр нэмээгүй. Гэхдээ нэг гоё юм амт орцсон байдаг те. Энэ нөгөө Maillard-ын урвалыг шалгах юм зүйл юм биш үү. За биднээс янз бүрийн нэмээгүй, какао мако нэмээгүй. Эндээс юу яасан гэхээр нэг юм хоол идчихэж байгаа юм шиг мэдрэмж орно гэж байгаа. Тэ. За зарим нэг сонгоны амт орно гэж байгаа. Сонгон байгаа ч юм шиг те. Тэгээд тэр нөгөө давс чихэр нь таарсан юм шиг. За энийг яаж шийдэгэнгүүт манай Монгол дээр бодоод үзсэн чинь бидэд
манай өвг дээдс гэдэг юм нөгөө чулуу аяган дотор чулуу хийгээд ингээд халаагаад иддэг те эсвэл нөгөө боодог орхогч яагаад юм амттай гоё болоод байгаа юм гэхээр тэр чулууны улаасалд тогоон дотор ороод өстой энийг бодож одоо нээсэн юм уу нээгээгүй бөөмөд ямар ч энэ тохиолдол нь яадаг вэ гэхээр тэр махны гадаргуудаар байгаад цаашаа шүүслэг болгоод яг энэ май ардын процесс байглаасаа явагдчихдаг юм. Тийм байна. Тийм байгаа зү. Тэгэнгүүт давс хийх шаардлагагүй, сонгон энэний тэр амтлагч хийх шаардлагагүй нэг тийм гоё амт гараад ирд юм байна л да. Энийг май ардын процесс гэн энэ үед 500 гаруй янзын нөгөө ароматик буюу үнэрийн иж бүрт компаундууд үүсдэг гэж байгаа байхгүй. За амьд нөхцөлийн бисэд төрүүлээд дурдчихлаа. Нэг оруулж өгье гэжсэн хорхог дэг ярьжсэн. За дараагийнх нь болохоор нэг угаалгын нүг айгуу гэс үзүүлэх хөө. Нэг харьцуулалт. За тийм. За угаалгын машин дээр түрүүн ярьсан биднес нөгөө амьдрал дээр яаж угаалгын машин болон вока хийгээд инетер эксрэгот л нэг 3-4 шийдвэр гаргадаг. Температураа яах вэ гэдэг. Тэгээд 1 цаг 30 минут орчим үргэлжилдэг. Усны ашиглалт нь 50-аас 55. Тэргээ байдаг бодвол саяны энэ систем орж ирснээрээ юу угааж байгаагаа өөрөө мэдчихнэ. За яаж мэддэг вэ гэхлээрээ одоо нэг мотор эргэлтээ үздэг юм байна. Тэгээ одоо би одоо энийг таад санаараа угаалгын машин дарангуут гэд ус шахажсна болоод гацаад ой эвдэрч үү гэмээр үзсэн дахиж ус мас шахаад байдаг шүү дээ. Энд чинь нөгөө материалынхаа ус шингээлтийг усаа шингээч гинүү юу гэдгээ хэмжиж үздэг юм. Тооцоолоод байгаа юм байна. Тэгвэл ноолоор ингэж ийм хугацаанд нөө миний шахсан усыг шингээж авч чадна гадаргуу дотроо. Джинс ингэн гэдгээ мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ биднүүсийг хэлсэн хэлээгүй биднүүсийг джинс угаах гэж нөө ноолоор угаах гэж нөө гэдэг чинь мэдчихнэ. Тийм байгаа сте. За силк угаах гэдэг нөө гэдгээ. За ингээд мэдчихнэ. Хоёрдугаарт юу угаах гэж байгаа шалтгаалаа тухайн давгаа зөөлрүүлэх үү, хатуу битэн байлгах уу гэдгээ тодорхойлчих штэ. Тийм байгааз. За тэрийг яа тодорхойл технологийн хувьд яалтан ус зөөлрүүлнэ, хатуулах ихтэй ус мус гэдэг нэг биднээс яриад байдаг. Би ойлгодгүй байсан эндээс ойлгож авч байгаа. Тэр нь юу гэхээр энэ хатуулагтай ус одоо ус тохируулах систем soft water гэдэг байгаа. Тэгэхээр энэ болохоор яадаг вэ гэхээр кальц болон нөгөө магний их ус байдаг юм байна. Энийг яаж зөөлрүүлэх вэ? Йоноор үүсгдэг ба одоо бидний мэдхээр Монголд бол ус айгүй хатууд орд юм байна л да. Тэгээд хатуу уснаас юу үүсдэг вэ гэхээр нэг усан дуустдаггүй давс гэдэг юм үсээд байд юм байна. За одоо зарим нэг газрыг хараарай. Карант манад ч ингээд шар юм шохоо шиг юм болцдог штэ. Энд чинь дэр хатуулагаас үүсээд байгаа. Ус чинь хатуулагтай ус байгаа байхгүй. Тэгэхээр зарим ус услахшийн доор ингээд цагаан чим шиг үүсдэг штэ нэг юм усмар тий. Өнгөр тогтцсон. За тэр чинь эндээс үүсээд байгаа. Тэгвэл энийг тэр ёнжуулж агаад болиулахгүй бол нөгөө биднүүсийн айгүй үнэтэй нунд угаалгын нунтаг айгүй үнэтэй цамц чинь яг угаалах процесс чинь энэс болоод угаагддаггүй. Арилдаггүй гэсэн. Тэгэхээр биднээс энэ болгоныг одоо ямар гараараа усаа шүүгээд хусч авч байгаа угаах биш. Энэ IGX системийг авчих юм бол энийг угааж болдог болох нэ. Тийм. Гэх мэтэр эдний сайт руу аваад үзэх юм бол бүр одоо яг хэрэгэлдэг хүмүүст бол маш хэрэгтэй юмуд их байна шүү. Би даанч цаг дуслаа. Өшөө нөгөө энэ системүүдийг ярихаар энэуд арай амжсангүй. Төхөд зэрэг. За баярлалаа батаха. За баярлалаа. Аваад зүгээр тавьчмаар санагдтыг юм лээ. Энэ бүр миний хувьд бүр мэдлэг болсон амар нээснэл нэвтрүүлэг боллоо. Гоё баярлалаа. За дэлхийн дуулаа нэвтрүүлгийн шинэ дугаар энэ удаагийн дугаарыг хүндрэлж байна. Нэвтрүүлгийг маань Better Lifestyle BSB электрон барааны дэлгүүр болон ногоон ирээдүйн хөгжил авираатай MMS компани бэлтгэлээ. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөрсөөгөр болон NTV телевизээр мөн 83.3 107-аас дэлгэний од мандаар радиогоор хүрлээ. За батаха дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа
заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.